санаа 32 дугаар видеог хэлээд тавтай морилно. Та бүхэн номныхоо 155 дугаар хуудсанд анхаарлаа хандуулаарай. За бид бүхний 7 хоног Radici a dieti гэсэн сэдвийг үзэж байгаа. За гэр бүл болон одоо хүүхэд гэсэн сэдв байгаа. За бид бүгдийн номны 19 дэх лекц гэсэн үг. За 6 дахь асуулт буюу цэвчний 6. Творчте праведельные императиви. За дөрмийн одоо захирах хүсэг төлөвийг бүтээгээрэй гэсэн маань паки доплентедовьети. Дараа нь өгүүлбэрт бүглөрөө разрешуйте где будете викат атикат. За та гэж дуудах болон чи гэж дуудах одоо эсхийг нь ялгаарай гэсэн маань. За например жишээ нь за подиват се гэдэг нь харах гэдэг үйл үг байна. За се дагавартай үйл үг байна. За подивайсе гэсэн байгаа нь оны дээр хувирч байгаа бид бүгдээрээ А1 юм бол анхны суурьтай хүмүүс байгаа учраас А2-ын төвшинлөө агсан төвшөнд орсон байгаа хүмүүс байгаа учраас үйл үгийн хувилгалуудыг мэддэг болсон. Тэгэхээр яг нь оны дээр подивайсе гэж хувирдаг үйл үг маань захирах хүсэг төлөв үүсгэхдээ подивайсе болж байгаа тийм үү? Подивайсе хараарай. Нэг хүн дээр хэлж байна. Тэгвэл олон хүн дээр хэлэхдээ подивэйтесэ гэд ардаа тэ авсан байгаа гэдгийг бид бүхэн өмнөх хичээлээр өгсөн. За тэгвэл бидэнд 8 өгүүлбэр өгөгдсөн байна. Эдгээрийг бүгэлцгээе. Багш нь ихний дөрвийг нь бүглэе. Та бүхэн үлдсэн дөрвийг нь биедан одоо ажиллаарай. За нэгдүгээрх нь послав хат сонсох гэдэг үйл үг. За сонсох гэдэг үйл үг маань оны дээр послав хай болдог тийм үү? За тэгвэл энэ дээр ти дээр тийм үү? Ганц хүн дээр послав хей болно. Послав хей. За сонсорой гэж утгатай. Сонсорой гэж байна. Сонс тийм үү? За тэгвэл олон тоон дээр бичгээр бол послав хейтэй болно. Послав хейтэй гэж байгаа нь сонсцоогоорой тий олон хүн дээр хэлж байна. За тэгвэл 2 спат унтах үйл гэдэг анхны хэлбэрийн үйл үг байна. За ани буюу одоо олон тоон дээр унтаж байна гэж хэлэхээр бол спи болдог тийм үү? Спи болж байгаа. За тэгвэл унтцгаа гэж хэлэх гээд байна. За тэгэхээр унт гэвэл спи гэдэг энэ урт ийм зөөлөн ий болж байгаа. Зөөлөн богино ий болдог спи. За тэгвэл унтцгаа гэдэг юм бол спиэтэй буюу е гэд е хаачгийн буюу егийнхаа дээр чаркатай. Энэ ий маань е болоо хувирсан байгаа ганцаараа. Ингээд спиэтэй унтцгаагаараа гэсэн үг болж байна. За тэгвэл 3 пришечист унших. За оны дээр болохоор пришечтоо уншиж байна. Олон тоон дээр тий одоо уншиж цааж байна гэсэн утга байна. Тэгвэл бид нар ямар утга дээр дахиад хөрвүүлж байгаа гэхээр унш болон уншцгаараа гэж хэлэх гээд байгаа. Захирах хүсэг төлөв дээр тийм үстэй. Тэгэхээр яг уу пришечти небо пришечти ганц хүн дээр. За пришечтэтэй гэдэг хэмээр олон хүн дээр уншцгаагаараа гэж хэлж байна гэсэн. За дөрөвт нь випит уух. За оны дээр випио тийм үү? За тэгээд випио гэдэг маань випитэй випи олон тоон дээр бол ууцгаагаараа уу гэсэн утгатай хурнаа гэсэн. За тэгэхээр та бүхэн эдгээртэй холбогдуулаад эдгээр өгүүлбэрүүдийг бол нөхөн бичих амархан байна. Арт талд нь байгаа өгүүлбэрүүд гэхээр мамика, ржекла, синав энэ үйл өгнүүдэд бид нар хувиргацсан байгаа тохиолдолд ард нь байгаа энэ өгүүлбэрүүдийг бол нөхөн бичгээд амархан болчихж байгаа байхгүй. Сая багшийнх нь хэлсэн эдгээр өгнүүдийг энэ өгүүлбэрүүдийн одоо цэгийн оронд нөхөж бичээд эдгээрийг бас багшийнхаа хэлсний дагуу хувиргаад эдгээр үйл өгнүүдийнхаа цэгийн оронд нь нөхөн бичээд эдгээр өгүүлбэрүүдэд орчуулна гэсэн үг. Жишээлбэл одоо нэгдүгээр өгүүлбэрийн багш нь орчуулж өгье утгын хувьд. Маминка ржекла синови. За синови гэдэг нь хүүдээ хэлж байна. Ржекла хэлсэн маминка ээж тэ послав хей юмнэ гэсэн тий намайг сонс гэж юм гэсэн үг. За тэгвэл 2 дугаарх нь яасан бэ? Татинэг ржекл цэрши охиндоо аав нь хэлж байна. Өөрсийн нэчди сказны спите гэх мэтчлэнгээр та бүхэн цаашаа үзэнэ гэсэн үг. За дараагийн тасгалд анхаарлаа хандуулцгаая. 7 дугаар тасгал. Цэвчний сэдв. За процвичуйте неправедельные императиви. За одоо дөрмийн бус захирах хүсэг төлөвийг ажиллаарай гэж байна. Доплентедовые ситуации на фотографии их. За зурган дээр байгаа үйл явдлыг бүглөөрэй. Хилидейте виц мощности. Хилидейте хайгаарай. Одоо бидний энэ саяны захирах хүсэг төлөвийн одоо юу анзаараад байгаарай.
бид нарын ном дээр байгаа дасгал ажлуудын зааврууд дандаа императив дээр явж чинь тийм үстэй. Багш нь бол нэгээс ахуулаад номын бүх одоо дасгалуудын заавруудыг та бүхэнд давхар орчуулад явдаг байсан. Тэгэхээр одоо бидний өнөөдөр үзэж байгаа хичээл маань ойлгомжтой болж байгаа байхгүй. Процучүйтэй тэ дасгал ажиллаарай. Дасгал олон хүмүүс байгаа учраас бид бүхэн тийм үү. Хардаа хилидейтэй хайгаарай. Виц маш одоо олон боломжийг хайгаарай. Дотлонтэй бөглөөрэй гэсэн байна. За эдгээрийг та бүхэн ойлгоод авчих. За энэ зураг дээр байгаа үйл явцыг анзаараад энд өгөгдсөн байгаа үгсүүдийг одоо бичнэ гэсэн үг. Эдгээрийг багш нь тэр болгон та бүхэнд одоо хилээд өгөөд байх одоо А1 төвшний хүмүүс биш болсон. Бид бүгд А1-тэй аль хизээний өөртөө бие даагаад сурч мэдээж бүх зүйлийг одоо багшаас хамааралгүйгээр явж сурсан. Цаашдаа ч гэсэн ерөнхийдөө дэлхийн нийтийн чиг хандлага бие даах чадвар руу илүү л одоо явж байна. Тэгэхээр одоо өмнө байсан шиг багш одоо тийг гээл одоо араас нь зулгаагаад ингээ явдаг үе өнгөрсөн. Одоо бол бие даах чадвартай хүмүүсүүд нуршлаад бие даах чадваргүй хүмүүс үнэндээ бол хотроод явж байгаа учраас та бүхэн маань маш сайн хичээгрээл гэж багш нь хэлмээр байна. Тэгэхээр яг уу дасгал ажлуудыг бол аль болох бас өөртөө бие дааж эрэл хаагуул хийж явах хэрэгтэй. За багш бол одоо бүх зүйлийг одоо нөгөө загсыг бүгдийг барьж өгөх биш, загас барих аргыг нь заа гэдэг шиг бүх зүйлийг танад хэлж өгөх биш. Одоо эдгээрийг одоо хийж сурах тэр аргыг нь чиглүүлээд ерөнхийд нь чиглүүлээд явж байгаа гэдгийг манай сурагчид бүгд мэддэг болсон. За тийм болохоор энэ дөр орчуулж өгье. Бүгд ходно гэж байгаа нь ухаантай агаарай. Эмэгтэй хүнийг хэлж ивэл ходно тий. Эрэгтэй хүнийг хэлмээр бүгд ходны ухаантай агаарай. За снеста идэрэ тий. Идэрэ. Нээсэ хайсги. Цагийг сайхан өнгөрүүлээрэ. Иди прич. За энэ нохон дээр хэлнэ л дээ. Яв зайл гэсэн утгатай одоо нөгөө нэг хүндэтгэлийн бас үг явж байна. За тэгвэл куп рохлихи анокопим гэж байгаа нь за тал хав гэсэн асна гэсэн утгатай байна л да. Куп худалдаж ав. Тэ рохлик талхыг хэлж байгаа. Ано авсан уу? Тэгсэн үү? Тэ тэгсэн биз? Гэсэн утгатай. Тэгвэл анокопим гэж байгаа нь тийм ээ худалдаж авсан гэсэн утгатай. Поицем хүрээдэр гэсэн утгатай. За эдгээрийг та бүхэн маань бие даан ажиллаарай. За 8 дахь засалд анхаарлаа хандуулцгаая. Цвичний осум напишите кратка диалогийн небо тексти в которых поуживайте императив из цвичний 6 асидум. За 6 олон 7 дугаар дасгал дээр гарсан захирах бусдыг төлөвийн үг хэллэг текстийг ашиглаарай. За тэгээд богино хэмжээний харилцан яриа бичээрэй гэсэн байна. За эдгээрийн утга болон орчуулгыг багш нь ерөнхийд нь нэмэлтээр оруулаад өгнө. Тэгэхээр та бүхэн маань эдгээрийг бас утгын дагуу ойлгосон тохиолдолд бол өгүүлбэрт ашиглах боломжтой болно гэсэн эдгээрийг та бүхэн маань бидэнд ажиллаарай. Энэ дээр императив буюу захирах хүсэг төлөвийн хамгийн хэрэглэгддэг үг хэллэг гэсэн байна. За дараагийн засаглал цвичний девиет чтете вирас ив табулзе ведрохем особни плуралу виформне. За та гэдэг хэлбэр дээр хоёрдугаар одоо олон тоон дэр гэсэн үг. Та буюу олон тоо тий та нар гэж явна. Хэлбэр дээр одоо табулцэ буюу хүснэгт үг хэллэг вирази чтэтэй уншаарай. Процучуд вислоност дуудлагыг одоо анзаараар гэсэн. За тэгвэл багш нь уншиж өгье. За багшаагаа дагаад уншаарай. Паспештеси пиште бертелеки искусте то чтэтэй давайте позор нехте мне паспишси неделейтеси старости пославхейте не бойтеся давайте на себе позор уделейте то нехте то. Дараагийн засаглал цвичний 10. Co obvykle rzekaje niebo rzeka. Pozor nawi a T formy. За ихэвчлэн тэ юу хэлцгээдэг вэ? За V болон T за олон одоо нэг хүн болон олон тоон дээр байгаа хэлбэрийг анхаараарай гэж байна. Тэгээд саяны одоо багшийн уншиж өгсөн энэ гэдэг хэлбэрүүдийг ганц тоон дээр байна уу олон тоон дээр байна уу гэдгийг анхаараарай гэсэн үг.
Ерөнхийдөө тэтэ гэсэн одоо өгтрүүд одоо залгуурууд орж ирвэл олон тоон дээр олон хүмүүс хандж хэлж байна л гэж ойлгоно гэсэн үг. За энэ дээр байгаа бос биш гэсэн байгаа зөвхөн Т дээр бүрдсэн байгаа байхгүй юу? Ганцхан хүн дээр байна тийм үү? За бусдал нь бол ерөнхийдөө бол тэтэ байх юм бол олон тоон дээр байна гэж ойлгоно гэсэн үг. За энэ дээр байгаа өгсүүдийг багш нь орчуулж өгье. Уртаалд нь та бүхэн маань энэ захирах үсэг төлөвийн үйл өгнүүдийг бичгэд эдгээр маань асуултууд бүтэн одоо асуух өгүүлбэрүүд болоод явна гэсэн. Родиче дэтв эцэгчүүд хүүхдүүдтэй ингэж хэлдэг те. Дэти родичум те. Хүүхдүүд эцэг ихтэй хэлж байна. За тэгвэл манжелцэ небо манжелка манжеллави гэдэг нь за нөхөр те ихнэртэй. Ихнэр нөхөртөө гэсэн утгатай. За шеф небо шефка замнстанци гэж байгаа нь энэ дарга те эмэгтэй хүн, энэ нэрэгтэй хүн. За энэ ажил олгогч, ажилтнуудтай юу гэж хэлдэг вэ? За учитель небо учителька студентови гэж байна. Энэ эрэгтэй багш, те энэ эмэгтэй багш небо гэдэг нь одоо эсвэл гэсэн холбоос үг явж байгаа шүү дээ. Эрэгтэй багш болон эсвэл те эмэгтэй багш студентови оюутнуудаа гэсэн юу гэж хэлдэг. За доктор пациентови гэх мэтчлэнгээр та нар эдгэрийг бие дааж ажиллах бол боломжтой. За 11 дугаар засалт анхаарлаа хандуулцгаая. Цэвчний эдэн аацта цо часто викате ви. За юуг үргэлж та бүхэн одоо хилцээдэг вэ те? Юуг үргэлж хилцээдвүлээ? Кому approach хинд болон яагаад? Процучуд эслоны засабу натето странце настране 116. За 160 дахь хуудасны үйл явдлын үгийн санг ашиглаарай гэсэн. За тэгэхээр напрашиглаад жишээ нь частер жикам манжелцэ ихнэртэй үргэлж би ингэж хэлдэг гинэ. За нөхрөл байна л да. Неделейси старости гэж бүү санаа зовоо гэж одоо нөхөр ихнэртэй байнга хэлдэг байна. Протоже яагаад гэвэл е гэдэг нь ихнэрийг хэлж байгаа. Манжелка. Манжелка е хотны пессимистик байгаа байхгүй. Тэгэхээр хоньны гэдэг нь маш их пессимистик за гутран гүцэлтэй. Ихнэр нь гутран гүцэлтэй учраас битгий юм санаа зовоодэ гэж хэлдэг гэсэн үг ээ. За тэгвэл 12 дугаар засалт анхаарлаа хандуулцгаая. Цэвчний 13. Вибертиси тэрши вираси цэвчний 12. За 12 дугаар дасгалаас одоо 3 үг хэллэгийг сонгорой гэж байна. Вимислэтэй напиштэй дальше ситуаци векторих епоживэйтэй. За одоо ашигласан үйл явдлыг те одоо бичээрэй гэсэн байна. Одоо 12 дугаар дасгалын үйл явдлаас ашигласан үг хэллэгийг бичээрэй гэсэн байна. За тэгвэл томруулах шилтэй хэсэг дээр негативны императив буюу өгүүлсгсэн захирах үсэг төлөв гэсэн. Негатив гэхээр өгүүлсгсэн гэсэн утгатай. За тэгвэл бүгдээ уншицгаая. За Отеверат отевершит гэдэг үйл үг гэж байна. Энэ үйл үгийн арт талд нь отеверши окно гэсэн байна. Отеверши окно гэдэг нь цонхоо нэ гэсэн үг. Цонх нэгрэ. Цонхоо нэгрэ гэсэн утга нь. Тэгвэл цонхоо битгий нэгрэ гэж хэлэхээр бол нэ авчдаг. Урдаа өгөөсгөл. Нэ гэдэг маань өгөөсгөл. Тэгэхээр нэ отеверэ окно гэдэг жагаа нь цонхоо бүү нэгрэ гэсэн утгатай болж байгаа. За тэгвэл заверат завершит гэдэг нь одоо хаах гэдэг утгатай үйл үг байна. За тэгвэл завершит диверши гэхээр хаалга хаагаарай. За нэ заверай диверши гэдэг юм бол хаалга битгий хаагаарай гэсэн утгатай болж байгаа байхгүй юу? За запинат запнаут випинат випнаут гэж байна. За энэ бол одоо асаах унтраах гэсэн утгатай үйл өгнүүд явж байна тий. Тэгэн гот энэ дээр битгий асаагаараа битгий унтраагаараа гэж байгаа бол энэ дээр нь болохоор одоо битгий унтраагаараа битгий асаагаараа гэсэн утгатай болж байна гэсэн. Тэгэхээр өгөөсгсөн хэлбэрийг та бүхэн маань урдаа нэ утраавна гэж ойлгож байна. За эдгээрийг та бүхэн маань дэвтэртээ буулгаж аваад өөрсдөө ойлгомжтойгоор тодруулдаг одоо суур бидний хичээл буюу анхан шатнаас мэдж авсан мэдлэг туршлагын хүрээнд дадал туршлага битгий орхиорой. За 4-р суулт анхаарлаа хандуулъя. Цэвчний 14 14-р суулт. Колем себе можете видеть разные надписи. Где можете видеть. Бидний эргэн тойронд одоо олон төрлийн тэмдэглэгээнүүд байдаг гэдгийг бид бүгд мэддэг тийм үү. За тэгэхээр где можете видеть хизээ хаана бид нар тэднийг харж болох вэ гэж юм л та. Тэгэхээр бид бүхэн эдгээр тэмдэглэгээнүүд энэ багшны эдгээр тэмдэглэгээнүүдийн одоо орчуулгуудыг та бүхэнд өгчгөөр ерөөхдөө хаана явж байхдаа ямар утгатай вэ гэдгийг цэлдэх боломжтой болно. За тэгэхээр багшаа дагаад уншаарай. Закас вездо
Пришлите на протеиши ходник. Коуши не заказано. Не поуживайте мобильный телефоны. Заказ паркования. Заказ фотографования. Дискретная зона. Приступуйте еднотлivia. За өнөөдөр хичээл таамтайсан та бүхэндээ баярлалаа. Мэдээж бид бүхэн уламжилт ёсоор гэрийн даалгавартай шинэ өгнүүдээ шинэ үгийн дэвтэртэй буулгаж бичиг дасгал ажлын ном дээрээ бичиж явахаас гадна сонсох дасгал дөрмийн хичээлүүдээ тус бүрийнхээ өөрсдийн ялган бичдэг дэвтэрнүүдтэй цэгцтэйгээр бичиж яваарай. Ингээд дараагийн хичээл уулзахад баярлалаа.